Сайн байцгаана уу? Ингээд бид Монгол улсын гадаад хэргийн сайд бүрөөсрөнтэй уулзаад байна. Сайн байна уу За та? сайн байцгаана уу. Тэгээд миний бие гадаад хэргийн сайдын хөвд Шведийн манд тулсад бас ирээд олон улсын арга хэмжээнд голд оролцсон. Өнгөрсөн нэгд өдөр бас Норвегийн манд тулсад аль бисны ажил хийгээд за өчигдөр хоёр дахь өдөр бол бас Шведийн талтай хоёр талын уулзлууд хийлээ. За гол нь бол Стокгольмд байдаг одоо та бүхэн мэдэх байх Стромборгт байдаг олон улсын одоо арчлал сонгуулийн тусал сайдны байгууллага гэж байдаг. Энд бол Монгол улс бас 11 оноос хойш гишүүнээр илэлсэн. За энэ жил 20 жилийн хойно болж байгаа юм. Засгийн газрын хоорондын байгууллага. Тэгээд дараа жил Монгол улсын байгууллага бас даргалах гэж байгаа учраас энэ 20 жилийнхэн оюун хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод бас тэр далимдаа Шведийн гадаад хэргийн сайдтай уулзлаа. За мөн парламентын даргатай уулзлаа. За өнөөдөр тэр бол олон улсын байгууллагын бас арга хэмжээний үеэр одоо принцесс нь Викториятай бас уулзаж Монголын тухай нэлээд ярьлаа. Тэгэхээр Шведүүд бол бас одоо монголчууд олон монголчууд бол ажиллаж байна. За би өөрөө бас нэлээд хэдэн жилийн өмнө энэ Швед Скандинавын орнуудыг гадаад ямд хариуцдаг байсан. Бас нэлээд энэгээр одоо сонирхож ирсэн одоо ийм талтай. Зүгээр хамгийн гол нь бол Швед, Норвеги, ингээд Дани, Финлянд гэсэн улсууд Монголын гадаад бодлогод бол бас нэлээд чухал барьцалдаг. Тэр чигүүднээс бид нар бол 2009 онд элчин сайдын яамаа байгуулсан байгаа. Энэ хэвд байгаа ганц элчин сайдын яам байна. Одоо Стокгольмд байж байгаа. Тэгэхээр Швед улс бол бас түүхээсээ ер нь Монголтой их холбоотой байсан. За одоо яг л миний ардын элчин сайдын яамныхан элчин сайдын хөргөөнд байж байгаа энэ зураг гэхэд одоо 1700-аад оны үеийн зураг шүү дээ. 300 жилийн өмнө одоо Швед хүн манай одоо зүүн гарын хаант улс за баруун Монголд орчуулагч хараа ажиллаад зургийг аваад ирсэн. Ийм эртний түүхтэй Шведийн маш олон музей их сургуулиудад Монголын түүхтэй холбоотой юмнууд байдаг. За Швед өөрөө ерөөсөн Скандинавын орнуудын дундаас Монголтой бол хамгийн өргөн харилцаатай ийм байдаг учраас бид энэ дэлхийд ямаа бол байгуулсан байгаа. Нөгөө талаас бол энд одоо нэлийн олон мянган иргэд байна. Хаана бол Монгол улсын иргэн байна уу? Монгол гаралтай хүмүүс байна уу? Тэнд төрийн бодлого бол хүч өөрчлөх ёстой. Тийм учраас эдний гадаад хэргийн сайдтай одоо Валстромтой ярьсан нэг одоо ярианы сэдэв байна бол бас одоо энд байгаа монголчуудын эрх ашигын асуудал байлаа. За бид нэр өмнө бол одоо бас 90 он гэхэд бол одоо арчилсан ийм засаглалтай болж иргэд байд гадаадд чөлөөтэй зорчих хэрэгтэй болсон шүү дээ. Хаана амьдрахаа сонгодог хэрэгтэй болсон. Тэгээд одоо 90 оноос хойш 25 жилийн хугацаанд бол бас 2 дахь 3 дахь үе мэн гараад ирлээ шүү дээ. Одоо гадаад төрж өссөн. Тэгэхээр аргагүй одоо үдийн нутагт амьдарч байгаа болохоор одоо тухайн газрынхаа сургуульд явна те. Тэгэхээр аргагүй юу одоо тэр хил дээр бол сурна хүүхдийн цэцэрлэгээс эхлээл явна. Тэгэхээр их хэлээ мартахгүй байх хэвээр. Их хэлээ мартахгүй нэгдэг бол эргээд тэр тухайн үндэсний маш том дархлаа байдаг. Одоо их зохиолч нацагдорж мань хэлсэн байдаг шүү дээ. Одоо өсгөө сурсан үндэсний хэл марцаж босгүй соёл гэдэг. Тэгэхээр энэ их хэлээ одоо өглөж авч үлдэх энэ юм дээр бол гадаад ямаас онцгой анхаарч одоо энэ төрийн бодлогын хэмжээнд авч үзэж байгаа. Хуучин бид нар иргэдтэй зөвхөн нэг виз олгоод консулын үйлчлэгээ үзүүлээд орхидог байсан бол одоо бид нэр гадаад хэргийн яамн дээр төвлөрүүлээд гадаад сурталчилгааны мэдээллийн газар гэж байгуулад энд бол бүр гадаад байгаа монголчуудаа төрийн бодлого хүч үйлчлэх хэвээр төр бол энд бодлогоо явуулж явах гэсэн ийм зорилт тавьж байгаа. Тэрний нэг нь бол энэ хэл соёлыг авч үлдэх ажиллагаа. Энэнийг бол бас гадаад хэргийн сайдтай нь ярьлаа би. Нэлээд олон монголчууд одоо байна. Энэ Стокгольмд тэднэр зориулсан хүүхдүүдтэй багдуудаа бараг одоо 1000 гаруй сургуулийн насны хүүхдүүд байж шít. Тэр хүүхдүүдэд бид нэр монгол хэлээ заах. За тэр одоо дэлхийд даяар тогтсон Sunday School гэж байдаг шít. Тийм байдлаар хагас бүтэн сая өдөр ядаж уулзаж одоо хоорондоо ярьдаг монголчууд монгол хэл ярьдаг, хоорондоо уулздаг. За хүүхдүүд нь монгол хэл заа сургадаг ийм соёлын төв байгуулахад Шведийн талаас дэмжлэг үзүүлээч. Ялангуяа Швед бол өргөн гадны одоо хүмүүст одоо эмигрантуудад гэж хэлэхэд одоо болно өөрийнх нь үндэснийхээ одоо хэл соёлыг авч үлдэхэд нэхэг анхаардаг улс те. Энэ одоо бодлогын хүрээнд одоо монголчуудыг анхаарч үзэж гэсэн нэг судлан үзье гэсэн баг. Энийг бол бид нэр гадаад хэргийн яамны зүгээс за эль сайдын яамнаас цааш нь өргөжлүүлэн бол одоо ажиллах болно. За энэ нь бол энд байгаа монголчууд маань ихээхэн одоо идэвхтэй ажилдаг. Би өөрөө 2009 онд эль сайдын яамны их гэдэг энд бас нэлийн удаа хугацаа байхтаа л мэднэ бол одоо бас байр сууриа олчихсон те. Тухайн орныхон одоо үйл ясыг хүндэтгээд ингээд ер нь сайхан одоо байж байгаа. Тэгэхээр эргээд бол бас их нутагтай холбоотой байх хэвээр.
За тэдний төлөө бид нар анхаарал тавих хэрэгтэй. За тэр хүүхдүүдийнх нь сургууль, за тэр одоо сурах хүчиг гэдэг өөрснөө ингээд хүртэл одоо хийгээд ингээ хэвлүүлсэн маш сайхан туршлагууд байж байгаа. За тэр наадмаа сайхан тэмдэглэдэг. Энэ жил гадаадын яамнаас одоо анх удаа миний Монгол наадам гэдэг гадаадд байгаа иргэдийнхэн дунд бас наадмыг сайн тэмдэглэхгүй гэдэг урлаан зарласан шүү дээ. Энд байгаа шивэд байгаа монголчууд бол бас хоёрдугаар дид байр үл эзэлсэн байгаа. Би одоо бас гардуулж өгнө энэ шагналын дээ. Тэгэхээр энэ цаашдаа бол энэ бас элч сайдын яамны зүгээс гадаад иргэдийн яамны зүгээс Монголын төрийн зүгээс бол гадаад байгаа иргэдтэй онцгой анхаарна. Тэр иргэн ашигыг хамгаалах, за тэр хил соёлыг авч үлдэх. За энэ дээр зүгээр мэдээлэл болгоо хэлэхэд бол ихэнх одоо гадаад амьдарч байгаа хүмүүс байна асуудаг. За хоёрдугаар иргэншлийг одоо яах вэ гэж Монголын төр бол энэ дээр бол төрийн бодлого бол байгаа. Бид нэр одоогийн байдлаар хуулиар бол хоёрдугаар иргэншлийг зөвшөөрөх боломжгүй байна. Цаашдаа алс хэдтэй ч гэсэн энийг бас зөвшөөрөх юм явдал харагдахгүй байгаа. Би өөрөө Монгол Улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй гадаад бодлогын зөвлөхөөр бас 6 жил ажилласан. Тэгэхэд бол бас үндэсний аюулгүй холбоотой янз бүрийн асуудал байдаг. Бид нар бол тийм учраас энэ завсрын одоо хөлбөр олооч гэсэн ийм чиглэлийг бол ерөнхийлөгчөөс өгсөн. Гадаад иргэн яамн дээр бас нэлээд идэвхтэй ажиллаад одоо саяхан хэдхэн сарын өмнө тус хайлын одоо ийм концепц боловсруулсан байгаа. Энэ юу бол одоо хөх гэрээ гэж одоо Америкийн ногоон карт шиг Монгол улсын иргэнээс л төрсэн ийм одоо Монгол гаралтай хүүхэд байх юм бол тэр хүүхдэд шууд тэр Монгол руу визгүй орчдөг. Монголд очиод гадны иргэн шиг одоо тэр гадны иргэн харьяатын албанд бүрдүүлдэггүй те шууд одоо аж ахуйлаар хэрхэлт юм уу дуртай газар амьдрах юм боломжтой юм хөх гэрээ гэсэн юм амиг бол эхний ээлжинд 5 жилийн хугацаар олох юм хуулийн төслийг хийгээд концепцийг бэлэн болгосон. Энэ одоо намрын улсын их хурлын чухалганаар одоо иргэн харьяатын хуулинд өөрчлөлт орсноор ингээд Монгол гаралтай иргэд маань монголчууд маань одоо гадны хүн шиг биш их нутагтаа эргээд одоо ямар нэгэн визгүй очиод амьдрах, ажиллах ийм боломжтой болох юм уу даалгын нэхэр ажиллаж байна. Энийг бол удахгүй бүтэх байх гэж одоо итгэж байна. Их хурлын гишүүдтэй бол ерөнхийлөгчийн зүгээс гадаад иргэн яамны зүгээс нэлээд ярьсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас ахиц дэвшил гарна байхаа. Дээрээс нь бол хоёртой харилцааны хувьд зүгээр энд байгаа одоо иргэд маань бас сонирхож байгаа байх. За шивэд улс нийлсэн тэр хамгийн гол нь одоо Скандинавын орнуудаас бол хамгийн одоо тэргүүлэх юм харилцаатай улс. За дээрээс нь арчлал хүний эрхийг бол ихээ хүндэтгдэг дэлхий дээр бол одоо энэ дээр хамгийн дөрвийн дуурч идэг юм улсууд байгаа. Норвеги, Швед улсууд бол за Монгол улс маань нэгэнтээ бол одоо энэ хоёр том үршийн дунд одоо байдаг. За гурав дахь хөршийн бодлого гэж байдаг. Бид нар бол энэ Орос хятадаас гадна аль болох одоо энэ арчилсан чөлөөт ийм орнуудтай ойр дотны ажиллахыг боддог. Ялангуяа одоо бидэнд ямар нэгэн хүндрэлт гарсан тохиолдолд бол хамгийн дөрөв бидний төлөө одоо хэн дуурч чадахгүй. Тэр зарчмын хувьд одоо зарчимтай дуурч чадахгүй гэдэг улсуудын тоонд бол яагарахгүй. Скандинав орж байгаа юм чинь энэ дээр онцгой анхаарч байгаа. Норвеги дээр хийсэн ярианы одоо гол сэдвчгсэн юм байсан Шведтэй одоо өнөөдөр уулзах гэсэн юм байсан. Бид нар бас гадаад бодлогодон арчлал хүний эрхийн төлөө дэлхийд даяар тэмцэх явдал бол гадаад бодлогын үндсэн зарчмуудын нэгэ гэж одоо ийм шин тунхлал гаргаж иж одоо холбогдох гадаад бодлогын үзэл баримтал бус юмнуудад өөрчлөлт оруулахаар ингэж ажиллаж байна. Энэ утгаараа бол Шведийн талтай энэ дээр нэлээд ярилцлаа. За дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгч захирал бүдэржийн зүгээс та бүхэн сонссон байх. Одоо өнгөрсөн 7 хоногт Монгол улс төвийг гисгсэн одоо ийм байр суурьтай байх ёстой гэсэн ийм юмыг зарласан. За би юм сая Норвеги альсгаас өмнө бас Москвад Орос холбооны улсад бас алба ёсны ажил хийлээ энэ дээр ч гэсэн бас Оросын тал сонирхож байгаа нэлээд ярь тайлбарлаа. За Швед улс өөрөө бас төвөгсөх бодлогын үед ариун дүүхтэй шүү дээ. Тэгэхээр энэ том хоёр гүрний дунд за 93 дахь хөрштэй ойр дотны ажиллаж байгаа Монгол улсын хувьд бол төвөгсөх бодлого одоо хамгийн том гарц хамгийн зөв гарцаа гэж үзэж байгаа. Энэ шинэ юм биш гэж бид нар үзэж байгаа. Аль одоо 1911 онд л одоо Монгол анх удаа гэж дээр нь зүгээр тусгаар тогтнолоо буцаж олж аваад байсан. Тэр үеийн л одоо Цэвэн Жамсраа нэг бодоод анзангууд маань хэлчихсэн байгаа шүү дээ. Монгол улс бол Швейцар руугаа хөгжих ёстой гэж. Тэрний төвийг сахих одоо ийм бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн. Тэгэхээр 92 онд батлагдсан манай үндсэн хуулийн дээр Монгол улс бол бие даасан инг 50-нд за аливаа одоо энэ бодлогыг гадаад бодлого явуулах хэрэгтэй гэдэг. Дээрээс нь одоо манай гадаад бодлогын үзэл баримтал, үндэсний байдлын үзэл баримталд бол аливаа цэргийн эвсэлд одоо нэгдэхгүй ийм одоо баримтал одоо бодлого баримтлана гэдэг зарлцсан одоо энийг хэрэгжүүлж ирсэн. Дээрээс нь бол эвсэлд үлднэгдэх хөдөлгөөн гэж одоо байдаг тийм. Одоо 70 гэдэг уран орон 77-гийн групп
явж гэж ярьдаг. Энэнийг энэндээ нэгтгсэн. Энэний бол одоо Монгол улсаас гишүүн. Тийм учраас бол энэ эсвэл элний хөдөлгөөнийг одоо статусыг зарлж байгаа асуудал бол энэ шинэ юм биш. Одоо хүртэл явж ирсэн бодлогоо одоо аль биесээр зарлж байгаа л гэсэн. Энийг одоо нийслэлийн үндэсний байгууллагын хүрээнд бид нар бас тогтоод гаргуулахаар ажиллана. Дээрээс нь хоёр одоо хөршөөрөн өглөө зөвшөөрүүлж бас баталгаа авах ингээд хийх ажил их байх. Тэр энэ дээр бол Шведийн талдаа энэ талаар ажиллая. За энэ талаар дипломатуудаа сургая. Судлаачдыг бол хамтран ажилуулъя гэдэг энэ Шведийн талдаа тохирлоо. Дээрээс нь бол энэ олон улсын хурлын үеэр бас Швейцарын гадаад хэргийн сайд бол ирсэн байна. Швейцарын гадаад хэргийн сайд дээр ч гэсэн энэ бүр тохирлоо. Швейцар Монгол хоёрын хооронд бол энэ асуудлаар маш одоо ойртод ажиллана. Одоо бид нэр туршлага судалнаа гэж. Тэгэхээр энэ арчлал олон улсын сонгуулийн туслахны байгууллага энэ байгууллага бол ингээнд 28 орныг бас нэгтгэсэн чухал байгууллага байгаа юм. За сонгуул бол дэлхийд даяар одоо болдог. Тэгэхээр энэ сонгуулийн одоо энэ тогтолцоог яаж сайжруулах вэ гэдэг энэ дээр бол манай сонгуулийн үйлч бас нэлийн одоо хүн замыг туулж иж одоогийн байдлаар бол одоогийн үйл дээр яриад байгаа шүү дээ. За сонгуулийн үр дүнгээр бол бас олон түмэн үл итгэх байдал гарсан. 2008 онд бас үүмрэн гарч 5 хүний амиа алдсан. Эндээс бол том сургамж авсны үндсэн дээр одоо бүгдийг машинаар тоолдог, автоматар тоолдог одоо маш сайн системийг нэвтрүүлж авсан. Энийг бол одоо энэ олон улсын хэмжээнд бүр энэ байгууллагын хэмжээнд бол Монгол улс сонгуулийн үр дүнг бол одоо ямар нэг байдлаар нөлөөлөхгүй хүнээс хараад бас хамгийн сайн одоо ийм тогтолцоог бий болгосон гэдгийг бол ярьж байгаа өнөөдрийн хурал дээр ч гэсэн ярьж байна. Бид нар энэ дурслагаас одоо тэр шинэ сонгуулийн одоо арчлал руу орж байгаа Киргиз, Мьянмар гэдэг 40 олон улсад бол одоо хуваалцж байна. Дээрээс нь бол Швейцар улс энэ жил одоо энэ байгууллагыг даргалж байгаа. За энэ оны 11 сараас эхлээд Монгол улс бол даргална. Тэгэхээр энэ даргалах хүрээнд бид нар бол бас одоо ямар асуудал дээр анхаарлаа хандуулах уу? За ямар байдлаар одоо энэ нэг жилийн хугацаанд даргалах үйл ажиллагаа явуулах уу гэдэг талаар энэ байгууллага удирдлагатай бол хоёр өдрийн турш ярилцаж бас нэлээд одоо ойлголцол хүрээд одоо бас үйл ажиллагааны чиглэлүүдийг тодруулаад авлаа. Тэгэхээр энэ эргээд Монгол улсын гадаад одоо имиж гэж ярьдаг гадаад нэр хүнд за энэ нарчсан замаар явж байгаа замаа баталгаажуулах те энэ дээр бол чухал үүрэгтэй. Энийг бол бас гадаад хэргийн сайдын хувьд бол одоо аль болох боломжийн хинтэн сайн хийх талаар л одоо ажиллаж байна. Тэгэхээр энд байгаа элчин сайдын яамаар хэдийгээр одоо хүмүүл цөөнтэй ч гэсэн бол одоо боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Энэ Скандинавын бүх орнуудыг хариуцдаг шүү дээ. Мэдээж бол бас одоо заримдаа их ажил ихтэл байгаа бох. Гэхдээ Монгол иргэдийнхэн төлөө иргэдийнхэн санал хүсдгийг сонсохдоо энэ дээр бол одоо хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй. Манай Алтай элчин сайд бол одоо бас олон салбарт ажиллаж ирсэн туршлагатай хүний хувьд парламентын гишүүн байсан үед шин идэ гэр бол сайн ажилтдаг. Тэгэхээр гадаад хэргийн яамч гэсэн одоо бас иргэдтэй нээлттэй ажилланаа гэж энэ утгаараа иргэдийн саналыг авч явуулаарай гэдэг ингээд нэлийн одоо нээлттэй ажиллана. Нэлсэд яамч гэсэн энэ дээр бас чухал үр гүйцэтгэх. Хуучин бол одоо хөдөн тогтцоонууд иргэдч одоо элцээд ямаас зүгтдэг байсан гэж байгаа шүү дээ. Тийм одоо биш ээ. Одоо бол элцэн сайд яам хамгийн дөрөвний үүргүүдийн нэг нь иргэдээр ашиг хамгаалах, иргэдтэй яаж ойртож ажиллах вэ гэдэг асуудал байна. Энэ утгаараа бид нар бол бас гадаад хэргийн яам дээр энэ гадаад байгаа иргэдэд зориулсан бодлогынхаа хүрээнд гадаад байгаа иргэдийн одоо ашиг сонирхлыг хамгаалах. За ашиг сонирхлыг хамгаална гэдэг бол хүмүүр бол өөр юм ярьдаг. Хүн болгон өөрийн одоо байр суурьтай, өөрийн үзэл бодолтой шүү дээ. Гэхдээ нийтийн төлөө нийтлэг юм явах хэрэгтэй гэдэг үүднээс бид нар бол орон болгонд бол монголчуудын холбоог одоо байгуулах дэмжиж байгаа. За тэр холбоодууд нь нийлээд гадаад амьдарч байгаа монголчуудын холбоо гэж байгуулга байгаа. Тэргээр дамжуулж бид нар нэгдсэн журмаар хамгийн нэгдүгээр ээлжинд гадаад байгаа иргэдийн одоо шийдэх асуудал нь юу вэ гэж хэлээ. Тэр одоо давхар харьяалын асуудал гэж байна шүү дээ. Ийм шийдэл болъё. За дараа тэр хүүхдүүдийн сургуулийн асуудал, монгол хэлийг өглөн үлдээх асуудал байж байна. Иймэрхүү асуудлаар бол бас дистарада шийдэх талаар иргэдийн саналыг авч ажилланаа. Тэгэхээр ингээд бас Шведэд ажиллаад одоо төгсөж байна. За цааш тааж гисэн манай гадаад хэргийн яамны одоо үйл ажиллагааны хүрээнд энэ иргэдийн сонсох ажиллагаа гадаад байгаа иргэдийн эрх ашиг хамгаалах асуудал тэр үе ээлжинд тавигдах болно гэж хэлэв. Тэгэхээр гадаад оронд суралцж байгаа оюутан залуус зөнд байгаа. Тэгээд энд их удацсан ч юм уу гадаад их удацсан хүмүүс очиод ажил олоход танилын үр амуутай ч гэдэг юм уу те. Тэгэхээр гадаад сурж байгаа оюутнуудыг Монголд ажил олгогчтой холбох ч юм уу тийм ямар нэгэн одоо зүгийн үртэй төстэй тиймэрхүү програм ч юм уу прожект явагдах уу? За зөвгийн үр бол Германы дэмжлэгтэйгээр бас явсан юм шүү дээ. Германд төгссөн одоо оюутнууд
буцаж их орондоо орж ажил олгоход нь зориулсан Германы засгийн газрын хөтөлбөр байдаг. Энийг үргэлжлүүлж бол санхүүжилтээр явуулсан. Энэ одоо хөтөлбөрийг аль биесээр үргэлжлүүлэхээр болсон байна. Германы талтай биш. Энэ бол бас жоохон эзэнгүүцсэн юм асуудал гарсан. За энэ оны 5 дугаар сард гадаад хэргийн яамнаас эрхлэл засгийн газар асуудал оруулж бид нар энийг үргэлжлүүлэхээр болсон. Арай өөр нэрээр гэхдээ гадаад яамны хэмжээнд энийг үргэлжлүүлнэ. Одоо яг одоо тэр 4 босрогч нь ямар ч байсан гадаад байгаа иргэдээ бид нар буцаж их орондоо ирэхэд нь одоо бэлтгэхтэй тэр ажлын байр бий болгох те энэ асуудал дээр бол анхаарч байгаа. Энд бас төрийн бодлогын хэмжээнд засгийн газрын хэмжээнд яригдах юм асуудал байгаа. За та түрүү хэлсэн хүүх гэрэг гээд Монгол гаралтай хүмүүст тийм 5 жилийн оршин суух эрх маягийн тийм зүйл олгоно гэжсэндээ та энэ талаар тодруулахгүй юу? За энэ дээр бол хуулийн төсөл боловсруулагч гэж хэлээ. Энэ ондоо багтаад бол ямар ч гэсэн бид нар баталж байгаа хаяг хурлаар батлуулах шаардлагатай байгаа. Иргэн арай төвлөрөлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. За энэ дээр юуны өмнө тодруулж хэлэхэд бол Монгол улсын иргэн энэ хүмүүст эхний ээлжинд хамаарал Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсын иргэнээс одоо төрсөн арсан хүүхдүүдэд бол хамаарах юм байна. Тэгээд одоо 3 дахь хүмүүс гараад ирлээ гэсэн Монгол улсын иргэний хүүхд тэрнээс гарсан хүүхдүүд ингээд цааш өргөжлөө юм шүү дээ. Энэ хүүхдүүд бол хамаарах юм байгаамаа. Дараа нь мэдээж Монгол төрийн бодлогын хүрээнд Монгол угсаатны асуудал яригдах байх. Нөгөө гадаадд амьдарч байгаа Монгол улсын иргэн биш те одоо ийм хүмүүстэй дараагийн ээлжинд бол бас төрийн бодлого бол үйлчлэх байхаа. Энд бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байх. Бид нар бол бас дотооддоо эдийн засгийн болоод захиргааны за бусад одоо хууль эрхийн одоо зохицуултыг хийх хэрэгтэй. Ялангуяа бусад одоо Монгол улсын иргэн биш байсан тийм хүмүүсийг Монгол руугаа одоо өрөхийн тулд мэдээж Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс бол олоолаа болоё гэсэн ийм одоо уриалга гаргасан. Уриалга гаргаад орхих биш. Энийг бол бас иргэн үлээж авах бэлтгэлээ одоо хийх хэрэгтэй. Одоо сайлаа бэлтгэхээр саваа бэлдээ гэж Монголын сайх үг байдаг ш. Тэрүүнтэй адилхан бид нар энд бол ялангуяа очиж байгаа иргэд бол одоо ажлын байраар хангахтай. Бусад одоо нийгмийн тогтолцоо сүлжээ одоо юу гэдэг энд орох нийгмийн төрийн засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх одоо ийм бас бэлтгэлийг хийх шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар эдийн засаг маань тодорхой хэмжээний бас одоо юутай байна. Хүндрэлтэй байна. Гэхдээ үргэлж ийм байхгүй байх. Бид нар бол бас өөдрөг хүмүүс шүү дээ монголчууд бол ойрын жилүүдэд бол ойрын хугацаанд эдийн засаг маань сэргэх байх. Эннийгээ дагаад төрийн бодлого ч гэсэн энэ гаднаас одоо ирэх хүмүүстэй зориулсан тодорхой хэмжээний фонд сан бий болгож ажиллах байхаа гэж итгэж байгаа. Би хоёрын зүгээс нэг юм асууж идэх. Одоо нөгөө нэг ингээд эдийн засаг ярихлаар антропоцен гэдэг геологийн шинэ одоо 90 үед шилжээ та гэдэг дэлхийд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр шивэд нөгөө хөгжлийн бодлогоороо доктортой хөгжлийн бодлогоороо дэлхийд одоо нэг 2 техник 3-т ороод байгаа. Тэгэхээр шивэдээс одоо судлага энэ талаар судалгаа хийх үү? Ер нь тэгээд манай Монгол одоо ногоон эдийн засаг ногоон хөгжлийн бодлогын талаар ер нь хэрэг анхаарч ажиллах бол за энэ дээр анхаарч байгаа. Тэр зүгээр ер нь дэлхийн дулаарлалын хувьд бол одоо манайх бос орнууд дэлхийн дундаж таарцуулбал 3 дахин одоо илүү манайх одоо энд хамаарч нэгж шүү дээ. Нутгийн маань 70% нь бол одоо цөлжих юм аюултай байж гин. Ус гол морин ширгэж гин. Дээрээс нь одоо буруугаас одоо зарим талаар бодохын буруугаас зарим талаар одоо компани хүмүүс хариуцлагаас болоод жишээл уулуурхайн те үйл ажиллагаа бол бас хуулийн дагуу явуулсан яваагүй байгаль орчинд хортой явуулсан юмнууд байж гин. За дээрээс нь хүмүүсийн одоо боловсролын одоо асуудал байж гин. Бид нар ч явууч юм бол одоо бүх юма байгаль шингээд ингээд явдаг ийм одоо нэчр гэж ярьдаг тийм юмар хүмүүс шүү дээ нүүдлийн амьдрал гэдэг байна. Гэтэл одоо ингээд орчин үед болоод ирэхээр тэр болон одоо пластик те одоо хуванцар одоо ийм сапаглав бодлын юмнуудыг л одоо хуучин шигэл одоо байгаль чийдээд байдаг. Тэр энэнийг бол хүүхдээс нэгтэй сургуулийн хүүхдээс нэхлээд бол тэр хог хайдгүй юм хүмүүжлд олох хэрэгтэй гэдэг маш олон юмнууд байж байгаа. Энэ Монгол төрөөс одоо энэ ачаалал өгч өндөр ачаалал бодлож байгаа нэг юм нь бол байгаль орчин ногоон хөгжлийн яам гэж байгуулад энэнийг чиглэлийн 4 яамны нэг болгосон шүү дээ. Одоо энэ дээр гадаад хэргийн яам, сангийн яам, хууль зүйн яам, байгаль орчин ногоон хөгжлийн яам гэдэг бол чиглэлийн 4 яам гэдэг бол тэгэхээр бол бусдын яамдаас хамаагүй дээгүүр төвшөнд авч үзэж гин гэсэн. Мэдээж бид нар бол доктортой хөгжлийн хамгийн гол нь бол хүн өөрөө амьдрахын орчин байж байгаа асуудал шүү дээ. Энэ дээр бол одоо MDG-гээд одоо нүүбийн хэмжээнд одоо энэ 70 жилийн ойгоор одоо дараагийн 7 хоногт Монгол Улсын ерөнхийлөгч одоо оролцсон дэлхийн лидерүүд хамт энэ дээр бол одоо дараагийн одоо 2015 оны дараа одоо 30 он хүртэл одоо доктортой хөгжлийн асуудал яригдж байна. Өнөөдөр энэ одоо ажил сонгуулийн тусалцааны байгууллагуудаар бас яригдж байгаа хамгийн гол зүйлүүд доктортой хөгжлөгч ярьж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол онцгой анхаарч байгаа. Шивэд энэ дээр бол үлгэрч явуулахаас одоо үзүүлэх орон шүү дээ тийм. Тэр энэ дээр бид нар шивэдтэй бас одоо
хөгжлийн хамт ажиллагааны хүрээнд олон жил бол энэ байгаль орчин чиглэлээр ажиллаж ирсэн баг. Тэр үргэлжлүүлж ажиллах болно гэдгээр шивэдийн тал хөгжлийн тусламжийг зогсоосон боловч техникийн тусламж үзүүлэх боломжтой, үргэлжлүүлэх боломжтой гэдгийг бол бас гадаад хэргийн яам бөгөөд гадаад хэргийн сайд нь мөн хөгжлийн тусламж хариуцсан одоо тэр яамныхын төрийн нарийн бичгийн даргатай би бол өчтөр нэлээд сайн ярьсан байгаа. Тэр энэ талаар бол шивэдээ сурах юм их бий, технологийн юмнууд байж энэ шивэдийн компаниуд Монголд бас нэлээд ажиллаж байна. Хамгийн дээд зэргийн технологи байдаг байгаль орчин халгүй. Тэгэхээр энэ дээр сурах юмнууд